Эрхмэл тэгээр унших хичээл байна. За зорилго бол эрхмэл тэгээр бичсэн үгийг одоо өсөг бүрийн зурлагыг тодруулж унших юм хичээл байна. За эрхмэл тэг гэж юу вэ? За эрхмэл бичиг гэдэг бол өсөг бүрийг эвхэн бичих дүрмээр эвхэвдэн бичигдхээс гадна уран бүтээлчийн онцлог одоо дүрслэн бодох сэтгэлгээтэй бол сашгүй холбоотой байдаг. За үүгээр одоо бусад улс үндэстнүүдийн бичих соёлоор өөрмөц юм аа. За эрхмэл тэг бол хин хизээ зохиосон бэ гэдэг асуудал бол эдүүгөө бидний үед бол тодорхойгүй. Гэхдээ барагцаалж одоо үзэх юм бол дөрвөлжин хэсгийг зохиож хэрэглэж байсны дараа буюу өөрөөр хэлбэл Юан гүрний дунд үеэс сүүл буюу 14-р зууны тэргүүн хагас зохиогдсон бол таа гэж судлаачид үзтээ. За эрхмэл тэгийн онцлог бол монголчгийн эрхмэл өсгийг одоо уран сайхны өндөр түвшинд боловсруулж дүрс хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр үгийн утга хэлбэрийн үзэмжийг сайтар үзүүлдгээрээ онцлогтой. За эрхмэл тэгийг бол тамга тэмдэг хос уянга зэрэг бичиг номын зүйлд одоо хэрэглэхээс гадна гоёл чимэглэлийн зорилгоор хэрэглэдэг ийм одоо онцлогтой зориулттай бичиг байх нэ. За эрхмэл бичгийн цагаан толгойг та бүхэнд харуулъя. За эндээс түрүүчийн хичээлүүдээр үзсэн бүсгүүдийг одоо хэрхэн яаж үгийнх нь дунд дадагт бичиж байгааг бас эндээс сэргээгээд хараарай. За мөн одоо бүсгүүдийн хооронд нь холбох тогтолцоог бас сайтар ажиглах нь хамгийн чухал. За эрхмэл бичгээр одоо бичиж байгаа бүсгүүдийн махбод тийм ээ одоо бүрдүүлж байгаа бүсгийн махбодуудыг хэрхэн яаж бичээд за хооронд нь яаж холбох вэ гэдэг нь хамгийн чухал юм аа. За ингээд дараах бүсийг ажиглаад уншиж үзээрэй. За багш нь тэгэхээр өсгнүүдийг бас өнгөөр ялгасан байгаа. За тэгвэл өнгөөр ялгасан байгаа өсгүүдийг бас хараад ямар үг вэ гэдгийг бас хараарай. За Макс нь ийм одоо бүсгийн нийлэмжүүд байна. За дараачийн үгийг харъя. За цэнхрээр нэг үе бүсгүүдийг одоо бичсэн байгаа. За шараар бол бас нэг өөр одоо бүсгийн махбод байна гэж ингэж харах хэрэгтэй. За энэ бол гэсэн үг байна. За эдгээр үгсийг бас ажиглаад уншаарай. За эхний үе ямар үе байна уу? Дараачийн ямар бүсгийн махбод байна уу гэдгийг бас ингээд хараад уншаад. За дэвтэр дээрээ бас мань дуурай алгаад эвхэж бичиж үзээрэй. За энд алга гэдэг үг байна. За мань малчин гэсэн үг байна. За дараачийн үгнүүд байна. За энд бол зүр цэцэг үсгийг эрхмэлээр одоо бичсэн байгаа. За тэгээд мөн одоо үндэсний өвчгээр хажууд нь за биерийн тэгээр бичсэн байгааг бас анзаарч хараарай. За эдгээр үг маань ямар үгнүүд байна, ямар зүр цэцэг үг байна вэ гэдгийг харьцуулж уншаад бас өөрт таалагдсан зүр цэцэгээ дэвтэр дээрээ хуулаад бичиж үзээрэй. За зүр цэцэн үгийг бас эрхмэлээр хэрхэн яаж одоо бичсэн байгааг харьцуулна ажиглаж үзээрэй. За энд ард гэдэг үг байна. За буруу гэдэг үг байна. За аргал гэдэг үг байна. Анги гэдэг үг байна. За хүн гэдэг үг байна. За эрдэм гэсэн үгнүүд байна. За эдгээр үгсэд өмнө одоо хэрхэн яаж одоо холбож сайтар ажиглаарай. За ард гэдэг үг бол бид бүхэнд бас бичгэд хялбар үг. За энд бол хамгийн одоо ажиглаж сайтар бичих үг бол инхлэг үсгтэй үг буюу анги гэдэг үг байгаа. За энд бол энэ давхар энийг одоо хэрхэн яаж холбож байгааг эндээс бас ажиглаж хараарай. За мөн энэ хүмүүн гэдэг үгэн дээр байгаа энэ имэйл үсгийн одоо эвэр гизгүүдийг хэрхэн яаж одоо гаргаж бичсэн байгааг бас тэгэхээр нөгөө тэгш хэмээн зарчмыг баримталдаг учраас за энэ дээр ажиглана. За эрхэм бичгийг уншихад бас дараах хэдэн одоо үндсэн зарчмуудыг анхаарах ёстой. За нэгдүгээрт нь бичих чиглэлийг тогтоо. За ердөө монгол бичгийн найдал дээрээс доош зүүнээс баруун тийш уншигдана. Гэхдээ эрхэм бичигт бол үгсийг дөрвөлжин эсвэл дугуй хэлбэрт одоо багтаасан байдагт бол эхлээд зүүн дээд өнцгөөс эхэлж унших нь зөв гэж ойлгоно. За зурлагын нугалааг бол тоолох хэрэгтэй. Эрхэм бичигт нэг үсэг хэдэн удаа нугалагдаж ордог учраас за жишээлбэл А үсэг 2 нугалаатай байхад ийм үсэг бол арай өөр хэлбэртэй байх жишээ нэ тийм ээ.
За ингээд үсэг бүрийн үндсэн бий буюу одоо гол нурууг олж харах нь чухал. За мөн үеэр нь багцаалж одоо харах хэрэгтэй. Үеэдийг өнгөөр ялах нь бол уншихад хамгийн том тус болдог. Хэрэг өнгөгүй байвал нэг босоо шугам багцсан зураасуудыг нэг үе буюу одоо нэг үсэг гэж багцалж харахыг бол хичээгээрэй гэдгийг бас сануулъя. За эдгээрт байгаа холбоо хэсгийг бас уншаад дэвтэр дээрээ хэрэл рүү хөрвүүлээд бичээд үзээрэй. За мөн үндэсний хичгээрээ бичмэл одоо хэлбэрээр бичээд үзээрэй гэдгийг бас сануулъя. За өөрсдийнхөө дэвтэр дээрээ бичиж үзээд, унших, бичих тасалбаруудаа хийгээрэй. За түр баяр та.